Би та бүхэндээ дотоод хэргийн их сургуулийн Эрдэм студиэс хүргэдэг Эрдэм подкастынхаа шинэ дугаарыг хүргэх гэж байна. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаартууд манай дотоод хэргийн их сургуулийн эрхцэн нийгмийн ухааны сургуулийн нийтийн эрхцэн тэнхимийн дэд профессор доктор дэд хурандаа аз жаргал багшигаа Эрдэм студидтэй урьж байна. Ингээд таны амрыг ирээ. За баярлалаа. Тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээл, шилдэг илтгэл, шилдэг төслийн уралдаанд 5 дахь жилдээ зарлагдж байгаа. Үүнтэй холбогдуулан бид одоо өмнөх жилүүдэд энэхүү уралдаанд амжилттай оролцсон эрдэмтэн судлаачид, багш, сонсогч, оюутнуудынхаа ярилцлагыг та бүхэндээ цувраллан хүргэж байгаа. За тэгэхээр манай аз жаргал дэд хурандагийн хувьд бол 2023 онд тус уралдааны шилдэг бүтээлийн төрөлд оролцож байсан. За мөн одоо шилдэг бүтээлийн төрөлд оролцож 3 дугаар тусгай байрын шагнал хүртэж байсан ийм доктор багш байгаа. Тэгэхээр ер нь тус уралдаанд оролцож байсан бүтээлийнхаа талаар за таны бүтээлийн агуулга ямар бүтээлээр оролцсон энэ талаар хоёулаа ярилцлага эхлэе. За баярлалаа. За би 2023 онд хууль зүйн хариуцлага хэмээх энэхүү бүтээлээрээ бол энэ хууль зүйн сайдын нэрэмжит шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд нэг сэдвт бүтээлийн төрөлд одоо өрсөлдөж одоо бусад эрдэмтэн судлаачид багш нартайгаа бас ингэж бүтээлээ өгөөд одоо сориод за бас нүгэнлүүлээд бас нөгөө талаасаа бүтээлээ бас нэг таниулъя гэдэг ийм зорилгоор энэ уралдаанд бол 23 онд оролцож байсан. Тэгэхдээ энэ 23 онд оролцохдоо энэ хууль зүйн хариуцлага хэмээх энэхүү бүтээлийг өөрийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч академич Амарсна багшийн редакторлуулж хянуулж ингээд бас өөр маш олон одоо эрдэмтдээр салбарын мэргэсэн одоо судлаачдын шүүмж дүгнэлтийг авч ингэж одоо олон одоо бас нэг хянан магадлаа засвар одоо олон судлаачдын бас санал бодлыг бас нэг авч эцэлэн бол энэ бүтээлээ бол 2023 оны 9 сард олон нийтийн хүртэл болгож хэвлэн гаргасан. За энэхүү бүтээл бол хууль зүйн хариуцлага гэсэн ерөнхий эрхцэн шинжилгээ ухаан дах хамгийн гол институтын нэг болох энэхүү хууль зүйн хариуцлагыг одоо бүхэлд нь одоо авч үзэхийг бол зорьсон. Гэхдээ эрхцэн хариуцлагын тогтолцоог тодорхойлох. За тэр дундаа хариуцлагын талаар ярихын өмнө зайлшгүй яригдах зүйл бол эрхцэн ухамсар, соёл, за мөн ёс зүй, за эдгээр нь бол хариуцлагатай хэрхэн яаж холбогдтыг гэдэг онолын үндэс тодорхойлох. За мөн хууль зүйн хариуцлагын тогтолцоо тэр дундаа бол бид бүгдийн мэддэг эрүүгийн эрхцэн хариуцлага, иргэний эрхцэн хариуцлага, захиргааны эрхцэн хариуцлага, олон улсын эрхцэн хариуцлага гэж байдаг Тэр дундаас бол эдгээр хариуцлагатай харьцуулаад үндсэн хуулийн эрхцэн хариуцлага түүний онол арга зүйн одоо үндсийг анхлан бол энэ бүтээлээрээ одоо таниулах, ялгаа цагийг бусад хууль зүйн хариуцлагаас одоо тодорхойлон гаргаж ирэх. За онлын төвшөнд болон хэрэглээний төвшөнд нь бол товчтой бусад одоо эрдэмтдэд бол бас одоо өөрийн судалгааны үр дүнгээс танилцуулахыг зорж энэхүү бүтээлийг бол анхлан гаргасан. За ингэхдээ бол энэхүү бүтээлийг маань бас хууль зүйн салбар тэр дундаа Монголын хуульчдын холбоо бас их дэмжиж Монголын хуульчдын холбооны шинжилгээ ухааны асуудал эрхэлсэн хороо бол нийлтийн үйл ажиллагааг бол гартаж бас зохион байгуулсан. За мөн энэхүү бас одоо бүтээлийг бичихэд манай их сургууль, за тэр дундаа эрхцэн нийгмийн ухааны сургуулийн одоо захирал, удирдлага, тэнхим хамт олон маань бас их дэмжиж одоо сууж бүтээлээ бичих багшд одоо тийм одоо орон зай боломжийг бий болгох үүднээс одоо судлаач танхим одоо гаргаж түүнд бол анхлан бол одоо миний би энэ хууль зүйн хариуцлага ном, өөрийн диссертацийн ажил зэрэг зүйлүүдийг бол төвлөрөн одоо юм суух юм боломж олцоог одоо гаргаж өгч ирсэн. Гэх мэтлэнгээр ийм олон одоо эрдэмтдийн дэмжлэгээр одоо бас энэ шинжилгээ ухаанд одоо хүчин зүтгэж байгаа эрдэмтэн одоо багш нарын одоо шүүмж зөвлөмжөөр энэхүү бүтээл маань бол ингэж одоо олон нийтийн хүртэл бол болсон. За тэгтээ бас энэ бүхэн бол мэдээж хэрэг судлаачийн хувьд бол чамгүй одоо бас даваа байдаг. Тэгэд зориглоод хууль зүйн дотоод хэргийн сайдын нэрэмжит энэ шилдэг бүтээлийн уралдаанд бүтээлээ таниулах зорилгоор ер нь бол анх бол 2023 онд бол орсон.
Тэгээд тусгай байрын шагнал бол авсан. Тэгээ энэ бол миний хувьд бол судалгааны ажлыг нэгдүгээр дэмжиж байгаа, судлаачийг таниулж байгаа, түүний бас бүтээлийн одоо цар хүрээг бас олон нийтэд ингээд таниулж байгаа. Энэ бол чухал. Бас энэ хууль зүйн дотоод хэргийн яамны одоо хууль зүйн бодлогын хүрээний томоохон бас ажил болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл хууль зүйн шинжилгээ ухаан гэдэг бол өөрөө одоо юу гэдэг тийм ээ ганц одоо эрх зүйн хэм хэмжээ одоо хууль тогтоох тэг эрх зүйг бүтээх үйл ажиллагаанаас гадна тэрхүү бүтээх үйл ажиллагааг бий болгох шинжилгээ ухааны үндэс онол арга зүйг хөгжүүлэх бас үйл ажиллагаа ч гэсэн дэнд давхар орж явж байдаг. Тэгэхээр энэ бол энэ бодлого арч байгаа энэ байгууллагын одоо бодлогын төвшөнд хийж байгаа томоохон ажлын нэг болов уу гэж ингэж бас бодож байна. За баярлалаа. Ингээд маш сонирхолтой хариулт байлаа. За одоо энэ жил 2025 оны одоо шилдэг бүтээл шилдэг илтгэл одоо шилдэг төслийн уралдаа зарлагтаад байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ жил одоо зарим залуу судлаачид бас ер нь амжилт гаргах юм болов уу гэд эргэлзэж байгаа хүмүүс байна. Дээр нь бас за энэ уралдаа маань яг ямар шалгуураар явагддаг юм бол яадаг юм бол гэж сонирхож байгаа хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүстэй сайхан мотивац өгсөн ийм урам дэм өгсөн үг хэлэхгүй юу? За тэгэхээр ер нь бол энэхүү уралдаан бас 5 жил одоо зохион байгуулагдаад одоо болж ийн гэдэг бол тодорхой хэмжээний үүнд шалгарсан бүтээлүүд за тэрхүү бүтээлийн үр дүнд одоо төвшүүлж байгаа санаа тодорхой хэмжээнд одоо энэ салбартаа бас өгөөд одоо явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр зайлшгүй энэ хууль зүйн салбартаа хүчин зүтгэж байгаа эрдэмтэн судлаачид за багш оюутнууд бүгд бол өөрсдийн одоо үзэл санаа энэ эрх зүй хөгжүүлэх үйлсэд одоо хүчин зүтгэж өөрийн одоо бодлого оюун санаа анд байгаа зүйлийг цаасан дээр болгож тийм ээ илтгэл бүтээл одоо байдлаараа зөрөгтэй бол оролцох хэрэгтэй. Энэ одоо шинжилгээ ухаанд одоо үзүүлж байгаа маш их одоо нөлөө гэж ингэж бол бодож байна. Тэгэхээр миний бие ч гэсэндээ анх 23 онд орохдоо адилхан одоо хамт ажилтдаг багш нар за бусад эрдэмтэн тий судлаачдыгаа харан за бас одоо юу гэдэг урам авч тий би ч гэсэндээ бас нэг ороод үзье гэж ингэж бодож одоо орж исэн. Тэгэхээр бол аль болохоор бол ороод үзэх хэрэгтэй. За тэр дундаа бол энэ өөрөө хууль зүйн дотор яамны сайдын одоо нэрмж зохион байгуулж байгаа энэ хүү уралдаан гэдэг бол салбарын хэмжээний одоо байгууллагууд, шинжилгээ ухааны байгууллагууд, их сургуулиуд тэдний одоо эрдэмтэн багш нарын бүтээл бас чанар чансаа бас энэ шинжилгээ ухааны одоо энэ бодлогыг тодорхойлж яадаг юм чухал одоо юм уралдаанд юм шалгаруулалт юм үйл ажиллагаа хийж байгаа. Тэгэхээр бол зайлшгүй бол орж одоо хүчээс орж одоо үзэх хэрэгтэй хаа гэж ингэж бодож байна. Тийм ч учраас энэ тодорхой үр өгж байгаа нь бол миний хувьд ч гэсэндээ бас мэдэрсэн. Тухайлбал би энэ бүтээлээ 23 онд нээлттэйгээд 23 онд шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд тусгай байр эзэлсэн. За үүнийхээ дараагаар энэ бүтээлд орсон үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага гэдэг энэхүү сэдвэрээ би 24 онд бол хууль зүйн докторийн зэрэг бас амжилттай хамгаалсан. Тийм гэх мэтлэнгээр бол яг үхээр энэ одоо уралдаан тэмцээн хэдий боловч хууль зүйн салбартаа одоо түүний гүйцэтгэх үүрэг үр нөлөө болвол одоо хэмжээлшгүй их байна гэж ингэж бол харж байгаа. За тэгэхээр бас дэмж хэлэхэд манай аз жаргал докторийн бүтээл маань бас их сургуулийнхаа түүхт 90 жилийн хойд зориулсан шилдэг 120 бот бүтээлийн нэгд бас багтаж хэвлэгдсэн тийм. За тийм. За энэ хууль зүйн хариуцлага хэмээх энэ хүү бүтээлийг болохоор профессорын Эрдмийн дээчс гэж манай дотоод хэргийн их сургуулиас нийт одоо хууль зүйн салбарын эрдэмтэд тэр дундаа дотоод хэргийн их сургуульд ажиллаж исэн үе тийм ээ хүчин зүтгэж исэн эрдэмтэн судлаачдын энэ хүү бүтээлийн дээдсээр нийт 90 бот бүтээл мэн өргөжж 120 бот бүтээл болж ингэж олонний хүртэл ингэж болсон. Тэгэхэд 24 онд энэ хүү бүтээлийг минь бас дахин одоо хэвлэлүүлж олонний хүртэл болгож заас мөн одоо салбартаа буюу манай дотоод хэргийн их сургуулиас хууль зүйн салбартаа за хойч үедээ тий үеийн эрдэмтдийнхээ бүтээлийг ингэж өвлүүлэх юм том одоо үйл ажиллагаа
их сургуулийн хэмжээнд бол хийгдэх энэ том одоо бодлогын тийм ээ ийм үйл ажиллагаа гэж бол ингэж бол үзэж байгаа. Тэгээд ингээд бас сургууль маань ч гэсэн дэмжиж энэ хүү бүтээлийн минь бол нэг юм бүх багш нарын бүтээлийг хэв загвартаагаар муулан юм хавцтайгаар ингэж л хэвлж ингэж олны хүртэл ингэж бас болгосон байгаа. За баярлалаа. Тэгэхээр манай аз жаргал докторийн хувьд бол бас энэ уралдаанд шавнараа бас оролцуулж ирсэн. Туршлагатай шавнар нь бас амжилт гаргаж ирсэн. За энэ хууль зүйн дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг илтгэлийн төрөлд бол энэ уралдааны маань шилдэг илтгэлийн төрөлд манай сонсогч суралцагчид оюутнууд оролцдогоор бас онцлогтой. Тэгэхээр оюутан сонсогчдод урам өгсөн. Бас өөрөө таны шав бас энэ уралдаанд амжилттай оролцож байсан талаар. За энэ хүү уралдаанд 2022 онд анх болвол миний би сургуулийнхаа тий оюутнуудыг буюу тэр дундаа эрх зүйн ангийн инхнэм оюутныг бол удирдсан. За ингэхдээ бол миний энэ хууль зүйн хариуцлага хэмээх энэ бүтээлд бас эрх зүй ухамсартай холбоотой эрх зүй ухамсарыг одоо тодорхойлох арга зүй одоо тодорхойлж бүтээлийн хэмжээнд бол бичил одоо төвшин тийм судалгаа хийж Монгол Улсын иргэдэд эрх зүйн ухамсар тодорхойлох юм судалгаа бол хийсэн байдаг. Тэгэхээр энэ хүү судалгааг бол өргөжүүлж одоо асуултыг минь одоо бас дахин одоо босруулад за нэг тийхэмд одоо хамт ажиллаж исэн ургамал доктортойгоо ингээд хамтраад бас сургуулийнхаа одоо оюутнуудыг бол эрх зүйн ухамсарыг одоо тодорхойлох замаар хуулийн хэрэгжилт одоо үр нөлөөг дээшлүүлэх хэн гэсэн энэ одоо сэдвийн хүрээнд удирдах амжилттай оролцуулж манай оюутнууд бол тусгай байр шалгарсан байгаа. За энэ бол өөрөө энэ сэдв түүний одоо үр нөлөө бол энэ хууль зүйн салбарт бол бас их хүндтэй чухал одоо асуудал байсан байна гэж бид бүгд тусгай байранд одоо шалгарсныхаа хувьд бол ингэж бол ойлгож байгаа. Тухайлбал Монгол Улсын нийт одоо үнэхээр одоо боломж болцоотой тий ганц одоо бид одоо манай сургууль гэхээс илүүтэйгээр бусад эрдэмтэн судлаачтай хамтраад энэ одоо бол маш одоо чухал юм төсөл байх ёстой. Иргэдийн нийт иргэдийн эрх зүйн ухамсар соёлыг тодорхойлох ийм одоо хэрэгцээ шаардлага бид бүхний өмнө бол байна. Түүний үндсэн дээрээс бол босруулагдж байгаа хууль тогтоомжууд за түүний үндсэн дээрээс бол гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанууд хууль зүйн бодлогын одоо цаашдын чиг хандлага болвол энэхүү иргэдийн эрх зүйн ухамсар соёлыг тодорхойлсноор бол бас одоо чиг баримжаа бол бас арай өөр төвшөнд ч юм уу те гарч ирэх юм хэрэгцээ шаардлага бол байна гэж бол ингэж харж байгаа. Тэгэхээр оюутнуудтай хамтраад энэ одоо судалгааг хийж судалгааныхаа үр дүнг манай оюутнууд 2022 онд энэ хүү уралдаанаар дамжуулж олонний хүртэл болгож танилцуулсан бол тусгай байр эзэлсэн байж байгаа. За энэ бол бас одоо 23 онд одоо би бас бүтээлээр оролцох бас нэг урам болсон. Тийм тэгэхээр одоо ч гэсэн манай оюутнууд энэ хүү уралдааныг одоо бүгд одоо мэддэг аль эртнээс ингээ бэлтгэдэг юм болсон. Одоо ч гэсэндээ бас одоо оюутнуудынхаа эрдэм шинжилгээний илтгэлийг бас удирдаад ингээл явж байгаа. Тий бас өөрийн бас дараагийн одоо үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага онол туршлага гэдэг энэ цаашдын чиг хандлага гэдэг сэдвэр бол докторийн зэрэг хамгаалсан энэ хүү диссертацийн ажлыг одоо бас мөн нэг сэдвэд одоо бүтээл болон олонний хүртэл болгох гаргах за амжуул одоо бас энэ уралдаанд оролцох гэдэг юм уу тийм бас санаа зориг хүсэл бол бас байгаа. Тийм тэгтээ яг зөвхөн энэ бүтээл юмнуудаа бол бичээд ингээ явж байгаа. Тэгэхээр бол манай оюутнууд өшөө олон сургуулийн тий эрдэмтэн бас мөн судлаачид өөр өөрсдийн одоо оюун санаанд одоо байгаа зүйлийг маш одоо онлын үндсэлтэйгээр эртнээс одоо бэлтгэж хагаад энэ хүү хууль зүйн дотоодын яамны одоо сайтын нэрмжтэй шилдэг бүтээл одоо грант олгох энэ уралдаанд бол хүчээ сороод ингээд үзэх хэрэгтэй шүү. Энэ бол бас одоо судалгааны ажил хийн гэдэг бол судлаачаас одоо хөдөлмөрөөс гадна эдийн засаг тий маш олон одоо зүйл хүчин зүйлийн нөлөөгөөр энэ хүү судалгааны ажил маань бол бүрдэж одоо бий болдог. Ийм дэмжлэг байж иж судалгааны ажил өөрөө чанартай, чансаатай, одоо даацтай, одоо судалгааны арга зүйн одоо батлагдсан, тий үр дүнтэй ийм одоо судалгааны ажил бас мөн болж гарч ирж байдаг. Тэгэхээр болохоор энэ бүтээл энэ уралдаан шалгаруулалт нь өөрөө нэг талаасаа маш энэ судалгааны ажлыг дэмжих маш том одоо дэмжлэг одоо хөшүүрөө гэж бол ингэж бодож байгаа. Тэгэхээр бол олон одоо
хүмүүс уралдаанд оролцох тусмаа түүний одоо шалгаруулалт чадвар одоо чансаа жилээрх тусам өсөж үр өгөөж болол төдий чинээгээрээ энэ салбартаа үзүүлэх нөлөөлөл өндөр байна гэж бол ингэж бодож байгаа. За баярлалаа.